Баянгол дүүргийн хамт олон сүүлийн 30 гаруй жил гурвалжингийн гүүрний хажуу талд ил сайраг зардаг тийм ээ нийтийн эзэмшлийн талбай дээр ийм нэг одоо ямар ч стандартын шаардлага хангадгүй худалдаа эрхэлдэг байсан. Энийг одоо зогсоож тийм ээ өөр газар шилжүүлж яг тэн дээрээ тогтчлт хийж байгаа явдал Сумын хотор дарагтай Баянгол дүүргийн хамт олонд ажлын амжилт хүсье. За одоо Баянгол ингэсэн чинь Алтан гэрэл дарга бас нэг ажил хийндэ. Энэ юуг бол 32-ын тойргийн тэнд байгаа. Том оврын автомашинуудаа тэр хоошоо гаргах ажил дээр одоо энэ нийслэлийн газрын албатай автомобилийн хөгжлийн газартай хамтраад яг хугацаатай та нэг үүрэг аваадах. Би яг хэдийд нүүлэхийн тэр би ойлгохдоо бол шин замын тийшэл гаргана гэж байгаа шүү дээ. Тэгээ хажуугаар нь Дэлхийн банкны зам урагшаага явчихна. Тэр хувь руу гаргая гэж байгаа шүү дээ. Энийг одоо хийчих юм бол хэдүүлээ хотын төвд ийм том оврын машин зогсдгоо. Тэгээд нөгөө талаасаа та тэнд ингээд талбайжуулангуудаа дугаарлаад дүүргийн татврын албатайгаа ягаад нөгөө том оврын автомашинуудыг тухай бүрд орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний татварыг нь төвлөрүүлж авдаг одоо хуучнаар бол лицензтэй болгоод ингээ явчмаар байна. Гэсэн чинь дахиад шинэ одоо том машины зогсоолууд бий болчихжээ. Энийг сумын харсан уугүй юу? Энэ нөгөө төмөр замын фризер, 5 ширийн фризер хаагдсан чинь тэр хаагдсны хүртэлт нь том машинууд одоо очиж зогсдог болчих. Одоо энэ хүмүүс өөрсдөө нэгэнд аж ахуй эрхэлж байгаа бол өөрсдийнхөө машиныг зогсоолоо биднээр бэлдүүлэхгүй өөрсдөө нэг одоо хадгалдаг байр савтаа болохгүй байна. Тэгэхээр хэдүүл би нэг Алтан гэрэл сайттай нэг муудалцаад байсан журмаа Үнэнбатаа дахиад нэг явуулмаар байна. Өөрөөр хэлбэл энэ миксер, ачигч кранууд, самсмолууд энэ юунууд хот руу үйл ажиллагаа явуулдаг хотын дугаартай автомашинууд заавал өөр ингэсэн болон түрээсийн юм зогсоолтой байж иж бид нар одоо үзлэг онцлогоонд оруулж бүртгэж явах нөгөө журмаа эхлээд хэдүүлээ нийтэд нь шийдсэн байсан шүү дээ. Тэргээ болоод эхний ээлжинд ингээд одоо багаагаар хэдүүлээ нөгөө журамдаа тасахын тулд ийм ажлуудыг хийж дахиад иргэдийн хурлаараа оруулъя гэдэг ийм зүйлийг хэлж байна. Үүрэг болгож байна.